юм байж. Ганин гэж байсан нэг тасан шатаада. Орон гэж байсан нөгөө тасан шатаада. Ажуу. Өнөө хартын намчи чинөө. Харцсахан тийдэг чингэн тутаа ундан хийжамдаг. Орин дэсэн албат аррын арун манан албат. Амбагтайнэ айхноо. Энэ улсын чин үйлээ барагдаж гүйцээгүй юу? Ой зарим. Ой дүүхэргүй. Сүхваатаа. Та яаж байгаа ч нэ? Юу болов? Хошин гарахтаа юу гэж хэлж байгаа. Ажуу чиний одод ирсэн буюу гэжтэй юу? Битгий бачинд удахгүй ойлгох цаг ирнэ. Тийм баха та нар чам худлаж би манжин төлөө камингийн төлөө бромич төлөө богцич төлөө буулаа. Энэ Монголын хувьд яны төлөө энэ зовсон түмний хэн төлөө талын гэрхэн тоорсод тагтааргийн туртсан буулаа. Та тэгээд бидний төлөө хэнгэргийн ганц хоёр ч гэсэн захуу та. Ад хараад болсон. Танч буйнгүй ма та нар бурхан зэрэгч нэмэргүй. Харчи энэ галт төмөр тандачник би сохроо юу? Эсвэл миний шүтэн 69 дашгын тэнгэр 120 наст дайнгээр хапмсхроо юу? Мохар хэрэг утгууд энэ. Хэрэггүй. Ингэж л байг. Баярлсан хэрэг бахирна гэдгийг үзэг. Хаа үгүй хийг. Энэ мө баярлаач бахирлаач хардын амт яада. Тэдолоо ардын намын жанжин намаа гамиг явка. Тэр тэрхтэй зайрын гişi. Зайрын амьд үлдсэндээ баяр. Сумны гарч гэж бодоо. Аяада гэж. Намаа хүндэлсэн байхгүй юу? Эдний үйлдэл бүтэн. Танаас айхаар та. Ямгина. Бороо өнгөрний хүрээнд болсон яамдын тамга хэргийг энэ 6 дугаар сарын шинийн 5-ны өдрийн морин цагт хүлээлгэн өгсөн байхыг ардын төр засгийн газар шаардж байна. Тийм ээ. Иймийн тул олон монголчууд энэхүү туслахаар ирсэн Орос улаан цэргийг гамин гятад бороо өнгөрний хулгай нартай ажил хэмээн айн сандарч үйл болно. Манай Монгол хязгаар дотор бүхий газар ус болбос Монгол ард түмний хөрөнгө мөний тул Монгол орон нутгийг дотгоод гадгаадын хүн нар миний хэмээн түрэмгийлэн эзлэхийг манай Монголын ардын засгийн газраас үүнээс хойш зогсоохоор зөвхөн тогтсон ийг түмэн ардад тунхагдан зарламаа. За болно. Хойлуулаад тараа. За. Танчимэн энд намайг үлдээж яах гээ? Бид чамаар чадах юм чинь хийх гэсэн юм. За, юу юм бол? Тэгээд чинь сампинда хэр юм бэ дээ? Эрхэн гацаагүй болж эрхийн минь тэгэлдэггүй юм. За тэгвэл энэ тоног үлд. Эндхийн мөнгөн сан, хураагдсан хөрөнгө жалмаад авах бай би. Цөмийн даансал згслээ дургч нь хөргүүл. Үлдэхийн бүрээ дам дуурт хариуцвал амжуул дийлэх үү? За. Дийлхийг хичээе. Маа. Чиний үнэмлэх чинь. За. За, бүгдээр амархан сайн байцгаана уу? Сайн байна уу? Ашгүй. Дамрын нэрв. Суусан. Соо. За хачиг дуусан чи нөгөө 9 шараад гэж яваа. Хайда.
Үг нь яруу хүн гэсэндээ хийж ой сайтай байна шүү. Манайхаа яхрын давааны өвтө үжиж байхад Сүхбаатар та хоёр манайхаар очиод цэргийн хоол хүнсний илүүж үзгэж ятгасаар байгаад ёстой арьсны язархаа шахсан 9 сайхан шарын минь туугаад явчихсан шүү. Тэгин ч тэгсэн. Үгүй тэгээд нарын өсгтэй баримтан байна уу? Наа тэрч байлгүй яах вэ? Ердөө л ардын засаг тогтсны маргааш өглөө нэрээд аваарай гэсэн юм чинь. Үнцний нь одоо юу гэж ярьлаа? Гэхдээ тэр үед ч ардын засагч одоо юу байлаа? Авдаг алтан мөнгөнд хаа байлаа? Нэрээ тийм. Тэгэд чи хяахтын гамингийн хүнсийг үлдгэж гаминч цатгалан чи цатгалан байсан цаг штэ. Та чи юм холын бодолтой хөдөлж шүү. Нэраа энэ чинь одоо юу гэсэн үг вэ? Гамингийн хүнсийг хангаж байсан гэж үн чамайг цаазаарах ёстой байсан юм. Ухаа. Юуси шалчин чамайг аварч мэдв үү? Одоо чи тэгээд буц. Яа нэг юм уу? Таравхтай цагаач. Луузан. Чи хинтээ хаан юу ярьж байгаагаа сайн бодоорой. Луузан чи хэний хүчээ? Би ард хүн. Энэ засагч нь ардын засаг. Сайхан мэдэрээч. Жанжин дэрэг тогтож байгаа залуу хин гэдгийг. Сэлэм тагнад гэдэг хүн. Юу гинэ? Яагаад сэлэн тогмод гэж байгаа юм? Яах вэ? Олон гамин цагаантны толгойд тасалж ядал тэр Үгүй хатах. Мохоо гинэ. Сэлэн тогмод гэж. Бид цаашдаа зөвлөлт тулстай Улаанбаатар их найрамдаж гадаадын эзэрхэг төрөмхий болон ялангуяа цагааны бүлэг дээрэмчдийг дарын устган арилгаж тусгаар тогтонсон улс орон юугаан өнөд мандуулах нь манай монголчуудын өөрсдийн үүрэг болно. Бидний улс эвсэн заа нэгтгэж нийт нэгэн хүчийг нийлүүлэн нэгэн зэрэг зориглон хөдөлбөөс үл хүрэх газаргүй бөгөөд мэдэхгүй чадахгүй хэмээх явдлаа огтгүй болж үүр цэнгэлийн мандайг олж болохыг данганц бидний сэтгэлийн чин зэрэг мэднэ. Ардын нам ардын засаг мандтугай. Ачид багш таны Эрдэнэт лагшин Түмэн амгалан гэрж ардын засгийн ерөнхий сайд бодоо хичээнгүйлэн мэдлэж байна. Аян танаад эцгүй ёслолоо зогсоо. Энэ илүү улсуудаа тараа. Бид гурав төрийг төлөөж бог замдантаа шашин тэрийн гэргийг зөвлөхөөр ирсэн юм.
Хэмжээд ирэхэд хаан засаг явуулах шийдвэрийг ардын нам ардын засгийн газраас таны сонорт хүргэхийг бидэнд даалгасан юм. Та засгийн газрын шийдвэрийг нэг л удаа буцаах хэрэгтэй. Хоёр дахь удаага буцаах ёсгүй гэж байгаа юм шүү дээ. Номын ач тургч таны тааллаар явж их Орос улсын тусламжийг түшиглэн ардын намын журамт нөхөд бид энэ засгийг тогтоон эрд чадал эрдэм бэлэг юуган гэрэлтүүлэх шинэ Монгол улсыг байгуулж төр шашны хостон баригч Төмөн наст Богд хаан таны ачийг санавч таны альжаал зүтгэрлийг ойшоон лагшин тунгалгийг ирэмэлзэн төрийн талын нүсэр ажлыг ардын засаг өөртөө авч Төмөн хувраг шавь нарын чинь хэргийг танд үлдээлээ. Энэ улсын ирээдүй хойчийн төлөө хаан та аанай санаа зовж угаад өчүүхэн би их баярлаж байна. Мориносон буулгүй ертөнцийн талыг эзлэх амар хаан харин мориносон буугаад төрийг төгнүүлэх гэдэг хэцүү билээ. Энэ бол эзэн Чингисийн үеэс уламжлан ирсэн үг юм шүү. Олон шавнар маань энэ бүхнийг болгоосон биз дээ. Арчиг эзэн алдчихсан төр гүрнийг аварчхаж болсон юм. Байлгаад байж боллгүй дээ. Таны саяын айлдсан сургаал бусдаас булаасан нутгийг хэлснээс их нутгаан эзэн хүнийн захирахыг хэлээгүй болов. Сүхэ. За одоохон дуслаа. Чи гачин хүү юм аа. Дандаа л нойргүй хонох юм. Одоо унтаж амраач. Өнөөдөр бүтэн сая өдөр тийм ээ. Тийм ээ, тэгэж өгнө. Хоёулаа гадагшаа салхинд гарыг. Айл хонороор орж амтах дүүтэй уулзъя. За тэгье. Мороор явах уу? Тэглгүй горгүй. Үд хүртлэл Дөнгөж үү? тийм. За тэгье. Хоёулаа захаар дээрээ өнгөрөх үү? Яах гэж? Яах вэ? Юм сонирхъя. Мөнгө ч гэж мөнгө. Ёстой даргантх хэцүү дээ. Биш ээ, биш. Би мэдлэггүй яах вэ? Ёстой дарган хийц чинь. Энэ аавын минь имэйл. Сүхэ. Хараач. Яасан хөөрхөн морь вэ? Чи битгийг шохорхож хараа л да. Эзэн мэдчихлээ. Одоо үнийн талыг ичсэн. Хөөхөн цоохор юм. Хөнгөн хөдөө шинж байна. Эмэгтэй хүний л мор юм да. Юу хүн асуугаад үз. Наадмууд үтгэр хайрчин та хоёр шиг залуусын сонирхдаг морь биш ээ. Харин энэ зоохор морь болж мөнгөтэй болоод авгаатай хайртай хүн авдаг л морь нэг байхаа. За чи дуудав. Үнийг битгий асуу. Явъя. Хей! Хайр! Ажигаа сайхан байгаа дээр авахгүй юу? Энэ сайхан авгаа заяан голдох байгаа та.
Чи метрч 8 амтны хэр зэрэгээ үзүүллээ те. Яасан хэцүү ханз вэ? Ганцчаан гэдэг чинь хүний нүд агнаж байдаг болов. Үхөө, цаатгаараа ойч. Тагла. Заах дүүнэр минь. Би лагшин амар тунгадаг мал сүрэг тагандартай зусж байна уу? Сайн байна уу. Сайн байна. Оо, адилтдаг байлаа. Би уг гарлаараа ёсд байсан шүү. Үгэн гоо. Энэ хүн Баатар ванге, энэ хүн Эрдэнэ ванге, энэ задуу Дорогт ванге хүн дэ. Нутаг орноор сони юу тавьд? Одоохондоо 50 шүүд байна. Тааштай жоохон юу болдго юм да. Улмаг 50 болох юм шүү. Ёстой. Энэ ардын засаг гэдэг чинь тэсэж өгдөг юм бол аваад засаг шиг санагдав. Хай бүүмэж. Манай хошоо жобын замын уурзроод ам барон юм нүцдэ. Энэ засаг харбагчуур юмнаас салгаж өгнөглөө. Гэхдээ даанч бурхан зүсгүй гэцүү юм доо. Одоо эдийн туугаад явчихгүй болж хоймор байгаа бурхан шигтэй ямар байна? Нүгэл. Энэ ардын нам чинь баахан зэрэг дагуулад ирсэн юм баха. Харин дэ чинь нөгөө цагаан гайхнуудыг бодоход их туус ном хуулс гинэ. Үмэд. Баатар цагаан хаана алчаад ирсэн усраг ирсэн. Энэ яш юмноо чи юу самтгавд. Богддэн хааны маань хэмжээ цаад дэгч юу гэсэн вэ? Эрэхгүй хаан гэдэг чинь эвэргүй дэг гэсэн. Инээч биш те. Хаан нь эрэхгүй болоо улсын хаангүй бажээд. Тэгээд энэ шуудаа хийсэн үхрийн эвэр шиг улсын чинь хэн айлгаж зайхэрч зүг чигийг олгож явах болж байна. Та бид нар яагаад? Бид нар идүү. Тийм ээ. Буруу хойшоо. Над шиг муу эмгэнээ захирч чаддгүй дурсаргоор тавьсан хүн чинь энэ төргөрний захирна гэдэг чи ёстой. Үдийн намайг доош нь харуулаад сэлсэрнэ гэдэг болох юм. Ардын нам ардын цэгийн орныг чинь та нарт аваад өгч гисэн юм. Та нар дэрхийн барих хэрэг бид үү? Тийм ээ. Нэрийн ч овноороо хийж зөвж ягаад баримж учирч би шүү. Тийм ээ. Чи зүгээр байна. Энэ огт нээд юм биш ээ. Та бид нарын дотроо бодож байгааг нийлүүлээд дээр нь ардын нам ардын засаг хоёрыг нэмжихээр манай үйлс өлзийтэй бүтгэх ёстой юм а гэж нэг эрдэм ухаантай хүн хэлсэн юм. Хэн хэлсэн бэ хүүгээ? Лэн багш шүү. Тийм ээ. Дэлхийн хувьсгалын их удирдагч Лэн. Нөгөө хүрээний улсын баг дээрмдээ цугтаасан 300 цагаат одоо бараагийн дэм бодлыг дээрмдээ буцаж яваа юм байна. Хүн хүчний талаар гүсэлмэн 300 орчим, полимад боо 200 юм байна гэдгийг манай дэд бас мэдээллээ. Мэдлээ. Яасан ч олов ярьдаг юм бэ? Тавар очиж амрынтай уулзч байна. Би хойноос ч очив. Юу болов? За, янж маамд буцаад л явах хэрэг болж тээ. Хараад бийт. Заах дүүнэр мөн хожим баяртаа уулзцгаая. Ой! Юу баяртай гэж хүлээ. Аваа. Жанжинч уулздаггүй. Таагүй юм бол жанжин гинэ. Жанжин гинэ. Тэм. Миний найз. Сухватер байхгүй. Бурхан минь. Миний намуу. Яасан? Урчгаа юу? Дараа уулзах шиг би одоо яана. Зүгээр. Чи намайг хятадын гудамжинд юу гэж борсон гэсэн юм? Тэгнэ. Та чиг нүдэн дусаад байсан. Тийм ээ. Бэний чин хэдийний таньсан. Сансандан хүрх гэж энэ чих мэрийсэн юм. Сайн талаас нь би чих тусалсан. Үлсэнийг үтэмжтэй яваа. Эцяг. Сухватер жанжинг төрөний мэдсэн бол 5 атимын болоод яваад ташуурал толгойг нь хаг зөксөн махвал тайжийн тухай мэдүүлдэг байж. Чимээгүй.
Яг да 300 зэрэг. Бөөрнөөс нь морины харчаа дайрах уу жанжаа? Нүцгэн газар полимат ням руу дайрч болохгүй. Бид тавиулаа бараа гэж юу? Хүрээ орж хүчээнэ мэн байгаа. За ингэнэ. Энэ зам яваад галтай болно гаргаар нь баха. Яг тийм жанжин. Сэлтрийн хацаа хийнэ. За таагаар үнд байрлана да. Яг тулаад ирэхээр нь буудна. Хол харагдвал буудаж болохгүй. Хөөж дайрч болохгүй, ухарч болохгүй. Мэдлээ. Бадамгай. Жанжин бид гурвыг хаана авчираа тавьчих вэ? Аман дайрна. Юуны? Яга нөгөө 300-гийн чинь Сүхбаатар жанжин бол Тэгээд гацаа гэдэг чинь юу юм? манайхан зэлтэр хийсэн юм гинлээ. Галтай чинь зэлтэр биш үү? Мэдчих байна хадан гисэн. Хатан туул хоёр байна. Үгүй тэгээд одоо яах хэрэг вэ? Хажуунаас нь хад, урдаас нь ус, бөөрнөөс нь бөмбөг, буу, пулмод галалгаар ам ултраад ирсний ах нь хоёр дүүтэйгээ боолгох юм. Тэр бадамгай. Бото. Чихэл зуруу. Зэлтрийн гацаа гэж байна. Гэсэн хойно цөмөр өнгөрөөд явчихлаа. Мөн гацаа хийвэ. Одоо энэ рүү үргэсэн гөрөөс хийж магадгүй. Бид гурвын энэ дайнч биш, анч биш, нуугд тоглох гэдэг болж байх шиг дээ. Жанжид болох уу? Дайсны тэргээс олдсон 115, алгдсан 47. Бусд нь одоогоор сурах чимээгүй байна. Манайхаас алгдсан 9, шархсан 17. Мэдлээ. Жанжид болох уу? Нэг жижиг хийсэн, нэг ийм гарлаа. Вы доктор? Да, я доктор. Бацух. Бацух чи энэ ачаатай мард энэ офицерыг аваад яв. Оросын нэмлэгийн хороо Котовт ачаагийн дамирын тушаа. Танк нь ялт юм шүү. Мэдлээ. Загд чи яасан бэ? Цухтаасан 2 цагаантны хойноос явсан. Бадам. Алгдсан. Юу?
гэж яв. Чи мард. Загтай хонос яв. Тийм ээ. Галтай буднай дуу. Дэлтрийн гацаа хийсэн. Үгүй яхад те. Бүдэнчтэй. Таныг гэдгээд босхоор Төв хороо засгийн газар илтгэл оруулна. Тэгээ яаж вэ? За. Одоо явуулчих юм. За тагмад нэмлэгээ хараа. Бодоогоо би энэ муу гэртээ хэтэж байна. Мааран баваад ач. Орос доктор зүгээр юм биш үү? Үгүй. Өөрөө мааран гэж байна. Мэдлээ. Та нар намайг алгахгүй юу? Юу гэж ордод байгаа? Би тэр орсоор чимчдүүл чадахгүй. Монгол хүн Оросд юу тохирохгүй. Яа. Сэлэм тогмод аллаа. Доо. Чи өгөх гэж хөвдөж бас суурхад тараана. Та нар минь гэж яасан юм? Месэр хагнасан мах юм гинлээ. Та тэр дуудав уу? Би чинь Оросын месэнд өгөх. Хэн хагалах юм бэ? Энэ хоёр нь биш ээ. Нөгөө шинэ доктор нь. Шинэ гинэ. Тийм ээ. Хижээлдүү, сахалтай. Дандаа хагалгаа хийдэг дууд хүн. За чи дуудав уу? Хагалсан бүхнээ босгодог хамгийн мундаг их доктор нэг юм байна. Аваад явна наадах. Төрийн минь сүлжлээ авах. Энэ сахалтай энэ чамаа нэсэр имжлэх юм шүү дээ. Энэ үү? Их бурхан минь яадаг вэ? Гүй чи юу болж байна тань? Чи мэдүүлсэн цагааны хутгаач намайг адуу. Гүй эцэс бай шалхалсан бай. Энэ үгээр чи шахны хатан болж хатдурч байна уу? Өөрөө чи цагаан. Надад тэр Сүхбаатар жамсыг дуудаач. Би дамжинлыг үгэж өгөх. Би энэ дэмжлүүс чадахгүй. Оосоо бодож чи Бай чи битгүүн юу чи бай. Баранх. Чи тагаамсан тийм ээ? Аяа. Чи гастай боллоо мэдлээ. Би чамайг баг Сүхбаатар төгсөн тийм ээ? Тэгэхэд би чамайг алаагүй. Одоо чи намайг ална. Вот в чем дело. Я только что понял. Идем. Би ч гэсэн мэдлээ. За гүржиг минь. Чамайг өөр эмчээр имчлэвдий. Чи одоо гэгдэх юм. Амаа. Бид ярилцъя. Одоо яах юм бэ тэгээд аа? Энэ доктор бол цагаан сэргийн хүн. Саяын тулалдаанд баригдаад энд ирсэн хүн шүү дээ. Өржин барьсан хүн байж. Да, он. Тэгэхээр одоо яах вэ? Доктор. Би Сүхбаатар жанжид хэлнэ. Болно? Нет, это хун. Общий наркоз. Он тулна. А потом я. Ойлголоо. Энэ юмч одоо унтуулаад дараагаар нь өөрөө хагалах нь байна шүү дээ. Тэгээ. Бодно. Сайхан мэдэрэ чи сүхжинжинэ байгуулсан ардын засгийн мэлгээс зүгтаасан шүү. Чамайтай. Чи би тэр цагааны чорсоор тэгээд яагаад? Чамаа одоо өөр хүн эмчлэх болсон. Ямайтай. Төрийн минь сүлжлээ өршөөж агил. Ажмитва. Шатад маранбаг эргүүлж яваач эмч үзэхгүй гэсэн байна шүү. Авч явахгүй. Эмнэлгийн хороо байгуулах тагтаад үн төлбөргүй эмчилгээ заасан байхад барьц авсан шунхайт гээд. Барьц гэж дээ өвдсөн хүн өгчэнсэн, эмэнсэн хүн автадсан самбай энэ чи хоёр шүү дээ. Та нар удахгүй тэр заншлан бодно. Зөө ёсон шоронд хийх хэрэгтэй байсан юм. Тэгвэл тэр тогтоолт чинь шаргацсан цагаан Оросыг эмчлэх гэж байхгүй шүү дээ. Тэдний цагаанаараа байх улаан болох уу гэдэг нь та бидний халамжаас шийдвэрлэх хэрэгтэй юм. Дээд мөн ч хэцүү байна даа. Эмнэлгийн хорооч зүгөө юм хаач. Амар байна уу? Сайн байна уу тагмад дарга? За хэлхээ гуравсаа. Тагмад гоо?
Та ийшээ орохгүй яагаад? Чи чанаасаа буумааргүй даа. Ихэ гурав яриад саат хийж яах вэ гэж бодлоо. Игэн хамуутын дэрэг байсаар их ясар хоочлаа. Наадах чинь хэлхэн тасахын үед ийшээ орохгүй. Бид хийзав хонгор минь. Бид хоёр яваа. Чамайг хэлвэ. Буруу ихс хар тантнууд. Та хоёр орлоо. Цав? Болохгүй. Бас зэрэг ясав. Үгүй, миний яс. За, мэдлээ. Та хайчих нь уу? Сүхбаатар Хэжээ. Хинтээ уулзна гинэ? Сүхбаатар жанжинтай уулзах учиртай хөө. Би авлагтай. Та хүлээж өг. Жанжин хүнтэй уулзч байна. Орж болдгоо. Тэгвэл чи дуудаад ай. Та санаа суу. Жаахан хүлээж бай. Бум хорондоо одоохон гарна хаа. Та бити яарал да. Юу? Бум хорондоо энд байгаа юм. Тэгвэл би гадаа хүлээж бай. Нөгөө тушаал билнэ үү? Үгүй дээ. Жонцоо гэлцийн дамирыг надад таныг яригэж. За. Ма, унш. Тэгээ засгийн газраас таныг тамсаг улагцох, зүүн хязгаарыг тохиноолох цай дээр томилж байгаа юм. Юу? Гүсхмэн чи чинь гар зурв. Би тэр сайд майдыг чинь яаж хийж чадах юм бэ? Барахгүй. Та заавал чад. Чадхаас өөр арга байхгүй. Чи намайг мэдэн шүү дээ. Би ямар урд өмнө ийм алба хааж явсан биш. Та ч намайг мэдэн. Одоо хувьсгал дүнж ажил зүтгэлтэй хүнсэн байна. Тэгээд ч би таны сандыг асууж байгаа юм биш. Тэгж асуух цаг биш. Байна. Дамрын чи Хатанбаатарын улаастагаас бичсэн зурвсыг үзв үү? Тэгсэн байна. Хариуг нь явуу. Хараач хачигл уусан. Энэ хөө чинь гаминтай хамт орохчих юм уу? Авалгаан авахаас нааш орохгүй нөхөй сүнс нь орогдоод өгөхгүй юм байна. Чамайг бодоход энэ төр өгөх юмтай. Өгч гисэн болохоор авах юмтай хүнтэй. Ардын цэргийн хүс залгуулсан ганцхан чи биш. Чиний өгсөн 9 муу шар. Энэ төр миний зүтгэл оролцоог бодож хэр таарсан хөвөөх нь гарцааг үемдэг. Би ямар танараас хяактын булгаарын завуудыг нэхэж байгаа биш. Нүгнэм хачиг. Чамд санаа биедээ гамин дийдсэн бол чи Эрдэнэ онгийн гушиг гуйх байсан юм. Борон дийдсэн бол чи жанжин болох байсан юм. Юмыг яаж мэд чуг дарсан юм байц. 9 чараага дарсан залтай муу хачиг. Яах юм бэ? Жанжимын ямар өдөө тусыг устаар ачиг мачаар гिचээ аддаг сүлд намайг буудаж Та битгий маашил. Бос. Бид ловэрчин биш. Дамрын тав хүрээхийн нутгийг мөнгөөр төлөөд явуул наадахыгаа. Тагмач чи наашир. Сүхмэ. Энэ луузан гэдэг чинь өнгө нард болохоос өргөсөн ёстой чон. Би л бол ингэж ёсрохгүй байсан юм. Би 9 шарын оронд ганцхан сумал өгөх байсан юм. Дооч. Төрийн яаман дотор сагсуурч хүнд буу тулгана гинэ. Энийг цаглагт хий. Хэй таныг 10. Сүхмэ. Энэ жарыг хадууж байгаа юм биш үү? 15. Чи өөрөө бодол энэ луузан гэдэг чинь Агматыг цаглагт. За нөхдөө. Дахин давтаж хэлэхэд зөвлөлт Орос улсын эрхүү хотно очоод ялангуяа орос хэл, онсон техник, цэргийн эрдмийг сайн сурдаг юм шүү.
Зүүн хязгаарыг тохинуулах сайд нөхөр Бумцанд. Сая надаас эрдэнэтэй мэдлэгтэй дарга нар нэхэж байна. Бид та нарт найдаж байна. Та нар хэдий ч нэ сайн сурч ирнэ. Манай хэл хязгаар хэдий ч нэ батмих байх болно. Мэдвүү? Жанжимэн амар сайн уу? Сайн. За та сайн байна уу? Бадамгаа та юу гэж юм? Бадамгаан сайн. Уу сайн жичтэй. Хүмүн. Хүмүн. Тасуу. Чи тог мэдээгаа юунд шоронд хийж явдیں۔ Бадамгаа минь хийлгүй болохгүй. Халуугүйдэг хатуу ширэмсэд. Хажууч нь хань болж явсан амт шүү Харин дээ. тийм. Миний хайртай нөхөр таны хайртай хүү. Дэгдсэн мал жанжимэн. Тог мэдээгаа Та гэртээ хэлүүлж, би энд хэлүүлж байж энэ хүнийг эвдэж гүйцэх нь. дайн дажинд нэмгүйсэн оролцоод ирсэн амтныг одоо ийм сайхан цагт 20 цагдаад яана. Буруу Бадамгаа минь. Одоо түүнээс чинь илүү нарийн төвөгтэй осолтой цаг. Бир. Таны энэ дуйлагч буруу. Та байна шүү. Тогмодод уйл. Сайн үглээд уйл. Загна Хизээ тэр гарахаар ичэндээ загин чадхлууд хайрлаад байдгийг. чадаж илүү. Хүмүн одоо гаргаад өгч болохгүй юу? Бадамгаа минь. Би танаас тутахгүй хайртай болоод л гаргаж болохгүй байгаа юм шүү дээ. Мэдлээ. Энэ чинь 5 хоног дэс. Ганцхан энийг л Сэргийн хүнд энэ болохгүй. Бадамгаа битгий уйл. За. Гэхдээ түүнээс гадна таны загш нөгөө зураачиг олсон. Бурхан зурдаг намд олдох юм. За. Тэгвэл би хаягийн хүнээр өгөөд явуучих юм. Орж болох уу? Орчихсон хоёроо асуугаад байхдаа яадаг юм. За, сайн сууж байгаарай. Өөр хэлмээр мартсан сансан юмгүй юу онцгой минь? Аа? Онцгой хэлцэг гэдэг чинь уймраа жавханц биш. Гэхдээ та тодорхой үг хэлж байгаа. Би хатуу ойлгосон давталдаг бай. За. Онцгой гэж. Чиний нэг том тушаал уу? Чухал ол тушаал. Одоо ерэн чухалгүй юм гэж хаа байна? Данби жанцсан бодоогийн захаатаагаан явуулсан ардын журамцэг ямалгайг өмсчоод гар бөмбөгийн чиний толгой дээр тэслэх дээрээс чи чухал байж юугүй юу гэдгийг сайн мэднэ. Малгайн захихгүй бөмбөг нь тесрэхгүй байвал яана? Тэгж бодож болохгүй. Цаад чам чин зүсийн хувирахтаа тун бэрхж өгдөг. Тэгээд Монгол, Төвөд, Хятад, Орос, Бурят, Лам хувилгаан гэдээ бүр янз бүрээр зүсийн хувирах чадна. Жава гэдэг гэж тэнд ашигэрч сажламын дэвчрэхэд эдгээр миллион зогсох нэг. Сажламыг бид үгээрэн бодъё. Жава гэдэг юм бид дүүгээр нь болохыг бодъё. Миний хөцөөрөө. Сайн өдөр шүү дээ. Би үдээ хавьд усаад явнаа. Оо тийм. Тогмод алгаа. Харин тийм бэ? Яачих вэ? Хачин хүн шүү. Хүмүүр чад өөрөө байдгүй. Хой диждгаа. Ээж хаачва. Өвдөд гарч явж харагдсан. Хүний ээж гэдэггүй байлаа. Ороо тайлаа зүвчихсэн юм. Болчихдог.
Тэгээ бас. Одоо яана. Баяттай нэг ичи хайчдаг. Юм да. Яа. Хөш. Би энэ мөнд хараад байна шүү. Яа. Ой, хөш. Чи намайг доктор. Миний доктор бийсэ. Сайн байлгүй яах вэ? Таны бийсэ. Яриангүй тун сай. Их сайн байна. Сонин сайхан юу тай? Би дуусаа. Та намайг мэхэлсэн. Муу. Чи галтай болныг санаж байна. Тэг чи намайг алдаагүй. А би ч чамайг алдаагүй. Тийм бид дээ. Тийм ээ чи. Сайхан надад байна. Багш минь хүн амтын ярих нь их л нүгэл хийсэн юм гинүлээ. Энийг л ариутгаж хүүхдэрийн ам насыг даатгаж болгоож хайрл. Ямар дайсан миний сэлмийг авч намайг харлах гэх юм бол. Ээж минь. Та одоо миний сэлмээр юугаа хийдэг байна да? Миний хүү яваагүй л байна уу? Та намайг сэлмгүй яаж явна гэж бодов? Тэр орой надад ярихдаа өнөөдөр ажил албагүй сайн өдргөө үздэй. Сэлмээр яах гэв? Бургаас ч авчих ёстой байсан юм. Тэгвэл хангин нүрсгөл аваад явахгүй яагаа? Ээж нь чиний төлөө л. Миний төлөө мөн тус хэрэггүй. Та хүүгээ маргаа шийтгүүлэх тус хийчихэд. Юу? Аашгүй хоёр хүрээ тэргүү. Энэ хаяг нь Бэзягийн аймгийн лам юм байна. Нэр нь Шарав. Одоо нааш нь шууд аваад ир. За. Тэр ламаар жанжи яах юм бол? Тэрэл тэрэг үз. Яв тэрэг. Мэдлээ. Аш. Алдчих ба. Хоёр тарих минь. Өөрөө уулзахыг бодоход хамаа тэнгэр лам байж тээ. Хаанаас тагмд дугаа алдчих ба гэж хэлхийг бодоход нэлээ явдалтай житгэр байгаа л да. Дамбугаа алдаа Шарав гэдэг үү? За, тийм ээ. Ардын намын тэргээ яамны сэлэмтэр мэдгаа дуудаж байна. За явъя. За. За бошол. Тэргээ. Таны юу ямар сайн уу? Гэгэн жанжимэн өршөө. Байз. Та яаж вэ? Бос, тийшээ суу. Та юунд сандрав? Би буу зэвсгнээс айдаг хүн. Юу? Ардын намын цэргүүдээр Тэхээсгүй юмсан. За тэгээ таны бие лагшин тунгалаг уу? минь сайн л байна. Таны бие лагшин Гэмгүй сайн л байна. Та тэгээд бурхан их үтээж байна уу? үннээ хэлэхэд би ядуу цагаачлаа. Наандаж гидсэн гэж цаандаж хойдносаа бодоод нүдэн ичээж гараад хилээд суудаг юм. Босоогоороо хоёр чи. Хөндлөнгөөрөө чи хагас бурхан багш үтэхэд та юу авдаг вэ? Охгүйнээс өшгөл мэддэг. Воин хорогдох болов уу гэж бодоод өгснийн лавдаг да.
Шаравга, та энэ зургийг надад томоор зураад өнгөөр ялгаад өгч чадах уу? Би шанх хөлсийг гомдоохгүй. Энэ чинь Орос бурхан юм уу та? Үгүй ээ. Орос хүн. Бурхан биш чирэл хүн. Гэхдээ би их шүтдэг. Намтай хүн үү? Намтай. Тун их намтай. Энэ хүний намыг дэлхийн бөмбөрцөг дээр маш олон хүн биш ирж байгаа юм. Хайхаа. Ардын намын намтай таарах уу? Ардын намын сургаал гэдэг чинь энэ хүний нам л доо. Та өөрөө намаар ямарав? Би ч бурхан бүтээхийн эхэндэл хэлтгий захтай дээл өмссөн хүн шүү. Жинхэнэ намаар гэвэл мөө. Ка тэгээд миний гуйсныг яа гэж. Төрд маань тустай юм бол яах вэ жанжим. Тагмч чи Шаравга гэртээ жанжим. Би ганцаараа дэгдээ тарьчих. зүгээр. Чи жолоочор хөргүүлж. Чи чанаар уу? Тийм. Тэгээд чи одоохон буцаад ир. Гэтэ. Энд чинь өнөөдөр арай л миний зүрхийг хагалцсангүй. Юу гэж? Хэн ирэх юм гэхтэн Сүхбаатар жанжин ирэх гэсэн. Яах вэ хөргийг тэгж ойлгоч. Би чинь хоёр жанжинтай хүн шүү дээ. Ээж, нарж юм аа. Ээж. Би хэд онгоос хол явж магадгүй боллоо. Юу? Хол явж магадгүй. Бас л Үгүй. Дайнд явах юм биш. Явна гэхээр л ээж сэлмэрөө харж гин. тэгэлгүй яг энэ мессеж чинь энэ дэлгөөтэй бахаар л ээжийн дотор уужин байх юм. Нэрээ тийм дээ. За тэгээд энийг аваад явна гэдэг чинь иймэрхүү юмны урдаас явна гэсэн үг шүү дээ. Одоогийн миний явах ажидын сэлэм шиг хэрэггүй юм байхгүй ээж. Чухам юунд явах юм? Одоохондоо нууцаа. Хэрвээ бүтээл миний хүн бол тэрсний хамаг хэрэг бүтлээ гэсэн үг. Эрдэнэс орох юм уу? Хаагүй. Чихэр удах юм? Бүү мэдээ. Жанжи ямар олог гэлэх штэ. Хайлээ. Ха? Онор шиг амжсан л да. Бууж залах байсан юм. Яв. Чамаагд Сүхбаатар юм уу тагнуула. Чи намайг мөрдөөдгөр салхаан болжээ. Чамайг энийг гайд гаргачих яагаагүй. Та нар арган бараад Москваарч Баатар барих болов. Би энд зүгээр суухгүй. Ардын намын модон тамгыг хэн сэлсэн бэ? Би сэлсэн. Тэгвэл ардын нам, ардын засаг гэдэг чинь би л байгаа юм. Хэн шашин тэр хоёрыг хослуулж чадах вэ? Би чадна. Би л чадна. Та надад босоо дэрвэлжин зур гэсэн. Би ингэж зурмаар санагдаад. Тийм байна. Та энэ бөмбөрцгийг юунд зурав? Та өөрөө хэлсэн штэ. Дэлхийн бөмбөрцөг дээр олон хүн шүтэж биширдэг Ленин багш гэж. Тэгвэл энэ хоёр товгийг Ардын намын ном чинь энэ хүний ном болохоор таарах болов гэж бодсон юм. Таарлгүй яах вэ? Тун сайхан хэрэг болж. Тогмод минь нөгөө шан. Би урт тэрнийг бодоод бурхнаа жишээд олгуулчих уу? Гүйг. Би бодох ёстой юм. Эхний захиалга юм байна. 10 янчаа болох уу? Жанжим минь. Би өндрөөс 8 чи түн баш дагнад зураад ийм шан авч байгаагүй юм. Юу хүн зуруулсан хүний сүсэг мэддгийм гэд та хэлсэн баха. Арай дэнд үнтэй юм шүү. Өг. Манай шинэ үеийн уран зургийн анхны дээж нь энэ болох ёстой. Шаравгаан уран авьяа саргаг ухааныг энэ төр муу хэлэх ёсгүй.
Хагамта. Чи шаргуу гаргаж өгөнгөө хэд хатаасаа. Хэвлээ. Жанжа, энэ болох уу? Болно бол. Али би хатаа. Нурууч нанд. Яхан дээр. Алиука Насир. Амьд имсгэл харагдаж байна шүү. Өгсөн зурагтай болж адилхан юм. Чухам өөртөө ямар болж юу гэдгийг очиж л байж үзье. Жанжа. Би танд нэг юм хэлчихмаар санагдаад байх юм. Хэл. Хөөе юу гэх юм бэ дээ. Та бүхэн яваад ихэр энэ бодоогоо ерөнсөд хийчих юм биш байгаа да. Мэдэх улсын мэдэж байгаа юм битээвтэй хоёргүй болоход байдаггүй. Харин чиний бодоогийн төрөг орох юу болж байгаа гэдэг дээ. Эхнэрийнх нь төв шүү дээ. Бодоогоо ердөөч хамаагүй. Тийм үү. Тэгвэл биднийг ухаснаа чавсан ирж амжихгүй нэ. Өөч их л яарч байгаа л да. Тэр чарахгүй дээ. Би дахиж хэлэх юм бичээд үлдээн. Хавар гарт нь үгэн шүү. Сайн байна уу? Монгольские друзья. Монгол найз нараа. Я о вас много слышу. Би таны тухай их дуулсан. Ийм залуу хүн гэж бодоогүй шүү. Эрхийн улсуудын их багш Ленин амар амгалан байхгүй яа. А что делать с молоком? Энэ сүг яах вэ? Надо пить. Ухо. У нас в России преподносят хлеб-соль. Манай Оросд бол талхтаа ус байдгийн. Төсөвтэй ажиллаж юм байна. Чем богаты, тем... Юугаараа баян түүгээрээ дайлна гэж үгүй шүү дээ. Садитесь, товарищи. Сууцгаа нөхдөө. Сууцгаа. Прошу. Я очень рад встрече с Та вами. бүхэнтэй уулзсандаа баярлаж байна. Мне рассказывали... Та нарыг ирсэн тухай, бүх ажил амжилттай болсон тухай над танилцуулсан. Ми очень довольны результатами переговоров. Хэлэлцээний үр дүнд бид их баяртай байна. Энэхүү хэлэлцээр нь манай орны ганцаардан байдлыг эцэс болгосон. Советской России тоже будет Зөвлөлт Орос бас ганцаардаж хэцүү л байсан юм. Я уверен, наши Манай хоёр орон сайн хөршүүлж, добрые соседи. ах дүүгийн наримдалд тогтоолоо. Я, например, Би хувьсгал участвую в хөтөлбөрөнд революционном движении жишээлбэл 30 жил оролцож байна. и по личному Хувьсгал опыту знаю, хийж как ард түмний гадаад дотоодын дайснаас чирүүлэх юм бэхийг би туршилгаасаа мэднэ. Да, 30 лет Тийм борьбы. ээ. Эрхчлээг олсон төлөө бид 30 жил тэмцсэн юм шүү. Шантралгүй тэмцсэн. Обрести свободу. А в дальнейшем, я уверен, не Австрал только зөвхөн хоёр биш, олон орон эрхчлээний үзэл санааг хүлээн авна гэж би итгэж байна. единственный правильный путь для каждого трудящегося вашей страны Танорны хөдөлмөрчдийн ганц зөв зам бол зөвлөлт орсон ажилчин тариачинтай бат холбоо тогтоож, өөрийн орны болоод аж ахуйн тусгай тогтнолын төлөө тэмцэх явдал юм. Да, это будет классовый союз пролетариата и скотоводов. Энэ бол пролетар малчин хоёрын ангийн холбоо хамгийн бат ариун холбоо юм. Ваша страна может и должна идти по некапиталистическому Танорын пути хөрөнгөний развития. хөгжлийн замаар хөгжих бололцоотой Главным условием, хэвчээстэй. обеспечивающим переход на этот путь развития, будет усиление Үүнийг хангах гол нөхцөл нам засгийн ажлыг хүчтэй болгох, түүний үр дүнд хоршоолыг хөгжүүлэх, аж ахуй, соёлын хэлбэрийг шинжлэх явдал мөн. национальной культуры. Я верю, что Монголия, Монгол орн тэргүүний хөгжилтэй социалист орн болно гэдэгт итгэж байна. а основой для осуществления всего, что я Тэр сказал, бүхний үндэс нь та бидний саяхан байгуулсан гэрээ болох юм. Нагад. Одоо ингээд энэ мөчөөс ихэд армагт освит хадах. Задуучуудын гишүүн болж Оросыг тэрингээр хүнсэлдэг гэдэг та. Освит хадах задуучуудын нэр онцгой. Ура! Ура! Нэчилдо. Ишин хөвчөр. Аржин харинцэн. Агмин харин ханд.
Мэддэн ханжид. Амбын хүн. Амбын далгырма. Аугийн осор хөрөнгийн шагдар. Яаж өгөн хавчи? Хоёулаа түүний гар даах ёсгүй юм бол таны наад гарчин ч гэсэн даах ёс байхгүй. Тэгингээ ардын хонсгын бодлого чамд таалагдахгүй байгаа бол тэрбоноо шагаж чамд залуучдын нэрийг гिचээд авахгүй. Таны наад хийж байгаа ажил чинь байна шүү. Хонсгын ажил биш. Босхийг хадах залуучуудыг чинь намын дайчин туслагчд байх ёстой юм. Ардын хонсгол чам шиг харин дутхгүй. Ардаар дутдаггүй ардын хонсголыг та нэг үгүй. Энэ хонсгол дүүд хэргийг чурхай түрүүс хий. Хангир цай. Яг минь яаж салчихсангүй. Чи бас юу болоод дуурчих вэ? Таны энэ ч одоо хоёр чинь сумны шарах гэж байна шүү дээ. Хадны суур шиг болсон шүү. Яг та ганцхан би дуулаа гэсэн. Өнөөдөр чи дуулна. Маргааш ижи чин дуулна. Нөгөөдөр болгоод энэ хүрээний тэн хагсан дуулна. За хаанаас та. Чамд өштэй хүн байсан болов? Магадгүй. Эсвэл андуурсан болов? Магадгүй. Согтун юм болов? Магадгүй. Магадгүй минь чи намайг хараач. Энд ч одоо юу болж байгаа хэрэг вэ? Хөлсөс залуучуудын гишүүн болж байгаа нэ. Чи өөрөө санаачлаа юу? Танахны чинь хүүхэн бүгдээрээ гишүүн болсон шиг дээ хангарна. Үгүй гишүүн болгох гизэг ямар хамаатай юм. Үгүй энэ бодоо одоо юм хийж байна да. Чиний хүүхэн гишүүн байх ёсгүй гэж юу? Байна. Тамирын нөгөөдөр сугуулгын шиг байна гинэ. Мэдсэн. Богд өөр орц болоо юу? Өөр хэн. За. Мөн. Ердөлөө. За мэдлээ. Богдлам яах гэж? Чамаа гизгийн тариул гишүүн болсон гэдэг дуулаад богд тэнд гизэг тавиулж бас гишүүн болох гэж байгаа. Сайн байна уу? Сайн. Буалсан гэж байна шүү. Тэгнэ. Би цаалгадаг. Уг нь ч хөнгөн тусч л дээ. Би маргааш ажилдаа очно. Сэргүүдэн дотор шуган гарч, зарим сэргүүд чөлөөгөө тарж харилцгааж байна. Яагаад тэрвүлээ? Эхнэр хүүхнүүдийн үсгэдгийг тайрлаа гэж. Энэ бол олонний сэтгэлийг алдагдуулж манай хүчийг задраах гэсэн дайсны арга. Энэ балан ажлыг зогсооно. Би энэ тухай дэжинжин чавалсанд илтгэнэ. Харбинаас Юнгхар гэдэг Америкийн худалдаач 3 хоног өмнө хүрээнд орж ирсэн болов л та. Мэднэ. 3 биш тэр чинь 7 хоног юм. Номтын бодолд байгаа биз? Ер нь манай онцгой хэлсэн хүмүүлэр мөн ч тотмог байж. Жанжин нэрээ тагмид байгаа манай дөгнө гэсэн юм. Тагмидыг бодоогоо хардад сэжиглээд байгаа болов та. Тагмид бодоогийн хүүхний дүүгийн хойноос шагшаад байдаг. Цаадах нь өөрийгөө мөрдөд байна. Агаас сэжиглээд байдаг. За тэг гимтхэн гэлбэлзэн гэдэг чинь энэ. Тагмид ширэн зоригтой самбаатай гавшаар багшаа. Хаяа дур зоргоороо ашигладаг л гэмтэй хүн. За гоо чи яв. Харуул манайх ажлыг шангал. Энэ охины усыг сүүлгүй шаадгаа шиг. Харин ээ. Цаг зүүн болно гэж. Толгойтой 5 хайлгас чи зүгээр байх юм байлаа. Өнөө бодоо сайд өдий төдий амьтны үсгэзгийг албаар гаргаж хамцыг нь мухарсан гэнлээ. Ардын засагт гэзэг ямар саад хийсэн юм бол бүүзгэд. Яста муу яр байгаа да тань. Энэ самын охин хамт дамирын төшөлтэй суусан гэлөө. Тийм гинлээ. Энэ засаг талд өшмөд юм багтдаг юм аа. Ардын намайг бидний хүүхнийг аавдаа юу? Чимгойлох ч манайд имэйл сэлэм хоёроо чирж орж ирсэн марцаад одоо охины мууийг огтлол нэг нэ. Чиний ихнэр заавал сахил хүрсэн чаван шиг байц. Чаван шиг байх ёстой бол чи тэр сарлын тараш хүүхнээ өөр газар сольж ав. Ичимэн та жаахан тайвшир. Элэнцгийн чинь ээж
Чи миний хүүхний заяа буйн огтлуулж байгаа мó? Ухаан санааг нь хайчлуулж байгаа мó? Чи миний би өөрөө санал өгч шиг болсон юм шүү дээ. Ястал усны хорлол усны бузар болж байгаа чинь энтэй. Ичи минь харгасан гэдэг дахиад урган ш. Ухайл та. Холоос ирээд хот минь их. Хотон дараад хуц минь их гэхчээр их гал зурхнэ. Өнөөдөр үсийн маргааш толгойг нь авч мэдэнтэй та нар. Дамир минь чи зүгээр манай дихэхэн гай болоогүй дээр одоохон зайлж үз. Би танай дээр хуйсгаж гişүнгүй чинь болоод л ирсэн хүн. Ичи минь тэгж болохгүй шүү дээ. Илжиг модон худрагандаа гэж мөн дөө. Тэгвэл хоёр муугойлагч минь хөдөлцөө зайл. Би танай дээр бодоогоо чинь айхгүй мэднэ. Манчрын хит хүрээ хоёрын хооронд хэлсэн нэг мөн алсан юм байсан. Хаана? Ойлгүй. Ухаан бодлого энэ дөрөөрөө ингэж юм хандна. Тэгээд бэлийг шатаацсан хэрэг үү? Тэгсэн ч явсан гоё. Ороор. Чиний хэлдэг чинь зөв. Гэхдээ тэнцэг арга чинь буруу. Мэдээ сууцгаа. Заахад байдал ямар байгааг та бүхэн мэдж байгаа. Ийм үед ардын намын бодлогыг олон түмэн зөв ойлгож, хувьсгалын ажлыг улам батжуулах хэрэгтэй. Юуны өмнө намын билэн гишүүдийг хороодоор явуулж, олон түмэнд хуулан сэнхруулах ажил хийх хэрэгтэй байна. Явах улсын нэрсийг гаргаж ийн ороо цуглуул. Би заавар өгнө. Одоо та нар харьяа намын билүүдийнхэн үрдэж бүгдийн энэ ажилд оролцуул. Мэдлээ. Тэрнээс гадна би та нарт нэг сайхан юм дуулгая. Хойд улсаас захилгаа мэдээ ирлээ. Жанжны явсан ажил бүтэн. За яамаа. Ленин багштай уулзч гинүү. Тэр үтнэ гэдэг чинь. Тийм ээ. Та нар бодлоо. Энэ дэлхий дээр хамгийн хоцрогдсон орн гэвэл манай Монгол арах байх. Гадаадын дайсанд хэдэн үеэр эзлэгдэж хамаг бэлчээр нутаг мал сүрэг цөм хүний гарт байсан юм. Албан татвар түншин өр ширгээд ард олныг томн дээрэмдэж байлаа. Эрхчлөө эрдэн боловсралгүй ийм орныг л ардын засаг хүлээж аваад байна. Мөн ч хэм хийх ёстой ёо. Тийм ээ. Хэрэг агч аврын хувьсгал ялаагүй зөв засаг тогтоогүй байсан бол бид ийм улс болж чадахгүй байсан. Цаашд хөгжиж мандыг гэвэл тэр улсыг л түших хэрэгтэй юм. Тэгээд бид сайхан юм үзнэ. Хэд амьд мэд байдаг юм болж байлгүй яах вэ амир минь. Байнч, байгууланч, үзэнч бид мөнгө хүсч гисэн ардын мөнгө шүү дээ. Одоо та өгнө лам ховроггүй. Арай цочмогдож сүсэгтэн олон шавнырын хаан сэтгэлдэн сэл хийж болчмог өтөж байгаа юм биш үү? Харин харин. Тэгээд энэ төр таны зүтгэлийг хэр зэргүнлөвдөө. Би бодвол саадуулчин ёстой нөгөө сахилчгүй туулайчгүй болгоно гэдгийн үлгэрээр оруулсан юм биш үү? Энэ ч миний уучлж болшгүй энэ дэгдэл болох нь ч болсон юм. Тэгтээ би тэднэрээр ингэ самруулчихад өнгөрнө. Хол хэвтэн. Зөв. Бид эднийг ингэж дагаж буруутчихсныг зөвгдгэж болохтой байгаа юм чинь. Тэгээд ч бид шашныхаа хүч савнырийнхаа тоо дутуу үнэлж болохгүй. Ялэмгүйроо төв бол боддог л бодлоо. Даалмтаа тэг сэтгэлээр бит явна. Би ерөнхий сайдан байж байгаа гомж мэдлгүй яах. Хийсвэрдүүлэн их болохоос хэрэг дээр нь тэмд дийлчих болсон юм биш шүү. Та нар хоримтлуулж байгаа жаал зугаанда найдаж өгөө болчихно. Дими. Чамлаад яах вэ? Бас ч яваа тав хийсэн цогулж хад байгаа юм шүү. За. Би тэрний чинь үзнэ. Тэрнээс гадна би Дамби Жансантай холбоо бариад яггүй юм сэйдэж хад байгаа. Шинжианаас хятад цэргийн туслан жижиг бүтэж мэднэ. Тэгээд тэр чөтгөр ховд уляастаг хамаад орох болов. Бид энд зүгээр суухгүй. Ер нь олонний сан сэтгэлийг алдагдуулж энэ ардын засаг дугуйцуулах ажлыг цааш үргэлжлүүлэх нь чухал. Энэ ажлыг би өөрөө гардан хариуцаж хийнэ. Зөв. Энэ ажлыг таал хийж чадна. Бид ч гэсэн зүгээр суухгүй. Их мод минь ер нь яриагаан татаж хөдлөх бодъё. Эзэн хаан төрөв аврэ. Ёстой. За та нар минь сайн бодоорой. Гомоо юм хийсэн шүү. Таагүй юу? Бай. Зам унтах цаг хамтдаг. Хүний сэтгэл гэдэг дааж ярав. Түүнээс ч тэмээгээр болчихлоо. Жил явах газар байх та.
галт тэрэг гэж мөн сайхан аа юм. Оросын хөрөнгөтнүүд мөн чихэм хийчихөө. Төвний ачаар энэ зөвлөлт ийм том хүчрэх улс болсон байгаа юм. Тэгэхэд манайх ямар ч суурьгүй нийгмийн хөгжлийн бүтэн үе дутуу ёстой үзүү дутуу гэсэн үг. Түүхийг алгасна гэдэг ч ёстой байдгүй хэрэг. Таач миний үгэд болох дургүй байх шүү. Энэ тухай хоёулаа дараа чич тавтай ярилцъя. Би таны үгийг зөвхөн сонссон. Тэр бүхний хариултыг та бүхэн хоёулаа хамт дуулж илээж явсан байхаа. Мэдсэлүүд? Тэ яасан сонин хүн бэ? Залам агч вэ. Чи надад нэг тус болж үз. Аягны хариу өдөртөө агтны хариу жигдэн гэж чи надад нэг тус болсон. Цачиг хүргэн тамирын дэнэ гэсэн. Тамирын би. Тийм үү. Тэгвэл би өөрөө голцож ярилцдаг хэрэг. За тамирын минь би чамтай нэг юм ярих гэж ирлээ. За ямар вэ? Би яарч төвдсөн байж болох юм аа. Тэгтэл хувьслаа шуурхаад гэж бодсон юм шүү дээ. Тэгээ чи тийсвгүй. Надад тулгаж байгаа ялыг сонссон биз дээ. Би хувьсгал байгуулахад оролцсны хувьд ийм үг сонсох ёсгүй хүн. Тийм үү? Таны тухай ганц хүн яриаггүй. Намын төв хороо бүрэлдүүнэрийн ший. Төв хороо. Очиж хэдэн гэзэг огцтой төлөө шүү. Хэрэгтэй бол урахтаа дургана. Би ч бас тэгж боддог юм. Гэхдээ таны хийсэн хэрэг зөвхөн хэдэн гэзэг огцсон хэрэг биш ээ. Олонний санаа хувьсгалаас холдуулах гэсэн хэрэг. Та хувьсгал хийхэд оролцсон. Гэхдээ хувьсгалыг хөгжүүлэхэд саад биш ээ. Дайсан болж гэж жанжины хэлсэн үг яг үнэн үг юм шүү. Намайг богдтоо Дамби Жансантай харилцсан уулзсан гин. Би ерөнхий сайд байсныхаа хувьд энэ гортгны дотор байгаа хинтэн ч гэсэн уулз бүрнэхтэй юм байгаа биз дээ. Та очиж Дамби Жансан зэвсэг үлгэж харилцдаг чинь юу болж байна? Хоёр туулаа хөөсөн чин хоосоо хоцорно гэгч болгодоохоо. Тийм үү. Би та нарт үзүүлээд өгнө гайгүй. Ээжээ, та гизэг ус тайруулсны учрыг олов уу? Иш хүмүн би энэ бодоогийн чинь ардын засгийн том хүн болчоод овоо томоожоо байх гэж бодсон хэвээрээ шивдэ золигч. Тэгээд ахыг албанаас нь бас намаас нь хөөжгөн. Харин ч хөнгөн тусчтэй. Чи над ингэж хэлэхдээ зовхгүй вэ нү? Намайг буудаж алах гэснээр бодохоор би хутлаа. Үнэ. Дэндив жолоод над хэлсэн юм. Намайг хайрладаг хайр чинь энэ үү? Миний чамд хайртай болсон бол ховын хэрэг. Танай ах чинь төмөн тэрссэн болохоор төрийн хэрэг. За хонгор минь. Та тэгвэл тэр төртөөгөө яв. Тэгвэл чи тэр хүргэн ахтайгаа яв. Ороймонд ноён дан. Эрхэмсэг ноён та намайг анхаарч үзсний хариу болгож би энэ үдшийг хамт өнгөрөөх гэж урьсанд та альжаалгүй морлон ирсэнд би их баяртай байна. Их баярлалаа ноён данзан. Та намайг хэд бити их өрөг. Би бол худалдаа хийж хөлдсөн эцгийнхэн хөрөнгийг далаа давуулж дорно дааз хятад Монголын нутгаар 8 хийгсэн ата үржива томоогүй хүүхэд. Над шиг 8-ны хүнд энэ олон ирээн цаахаар худалдан авах их сонирм байна. Ноён данзан та харж байна уу? Тэр голд гуучин танил 3 хашир сууж байна. Бодоо шагдарч бунцэгдэрч даалам 3 гомдсон сэтгэлээ хятад архиар засаж амьд атайлах гэж суугаан энэ. Ноён данзан шашин шавнар хоёроор ийм өтгөн оронд эднийг ингэж басаж болно гэж үү дээ. Тийм ээ. Бодоо 2 морьтой байсан гэх үү дээ. Баяр нь солиод өмсөх хувь тустай байсан.
Харвуудыг тогмодыг хаана хаалганы тэнцв. Хүн нэг сүдэртэй байдаг байтал одооготой хоёр сүдэртэй явдаг болж ядаа. Чамайг дэв шилэрчнийг нар харагчлаа. Тэр өрөөл Батөр шуулдаг ба. Гарцгаая. Тэрнийг таних уу? Үгүй. Сайн үгээд аваарай. Нэрийн тогмод гэдэг юм. Сандан. Танай монголчууд ёстой аманда мөнгө халбаг зөөч төрсөн уулс. Тийм ээ. Амны хишигтэй гэдэг. Ийм сайхан түүхий байгалийн баялган орон худалдааны болоод бусад үйлдвэрч соёлч талаар манай руу хандж байгаат нь тун их зөв. Сүхэт Америк хүн танаа хогдоороос маш сая доллар шүүж чадна. Ёстой доо. Юм үзэж нүд тайлсан чадaltaй хүн сайхан юм да. Саяхан таны Москвараад ирдэг чинь нэг алхам. Дахиад нэг алхвал өгшин Европ. Бас дахиад нэг томоохон алхвал та бидний нүдний ялгаа арилна. Эд мөнч хол байна да. Тэм биш. Данцхан маргаашин уулзах хүнийг та бүхэн заа гэдэл зөвшөөрүүлж бол бусдын бид аяндан өөрсдөө зохиогоод өгнө гайгүй. Тэр хүн цэргийн хүн. Эдийн засаг худалдааны ухаанаар нэмгэн зөвхөн хурц харах ухаантай. Түүгээрээ нэг зүтгэл зоримог хэцүү хүн. Тэр хүнтэй би өөрөө уулзахгүй. Намайг ирсний мэдээгүй дээр. Өөр хүн уулзсан. Тийм үү. Тэгэхээр та маргааш тэр хүний Халтан ээлжиг гэдэг пүүсний төлөөлөгч Сүхбаатар. Миний гэргий. Их тааламжтай байна. Янжма. Таныг манай гэрт морлон ирсэнд би их баяртай байна. Би ганцаараа ирсэн. Би тантай эрт уулзах гэсэн боловч хүн танихгүй болохоор чадсангүй. Хүлээж авсан чинь их баярлалаа. Тасуу. Манай монголчуудын зочны хүндэт их заншилыг Европ дахин ч хүнэлдэг юм лээ. Би худалдаачин хүн. Жирэлний худалдаачин. Би өрдөө намаа ярихад гэж ирлээ тэ. Би зөвхөн цэргийн хүн. Үнэн дээр худалдаанаас жаахан хол. Гэхдээ санаанд таарах 8 нас буцахгүй. Их баярлалаа. Та хоёрын өнөөдрийн яриа таарах ёстой. Яагаад вэ гэвэл Банзангуайны юмнаас гинч одоо ийм удаа юугаа ярьдаг улс байна. том наймаа явж байгаа хон ярих юм байлгүй яхав дээ. Номто чи над үнээр нэг лимузин олж өгч чадах уу? Лимузин? Лимузин гэж юу байна вэ? Суудлын чийчаа. Дээгүүрээ битүү. Тойроод шилтээ. Тийм худалдаатай улс гэж та Оросыг л хэлээд байна да. Тийм ээ. Оросоос бол зам шулуу. Орос хийцний барааны эдлэгээ сайн ярьсан 8 нь баарахгүй. Гэхдээ эд хэрэглэгчид маань юунд идэлсэн билээ гэдгийг бодох хэрэгтэй шүү дээ. Та бүхэн худалдааны тухай яриа нэг л таарахгүй нь бол тоо. Ер нь бид хэнтэй ч худалдаа хийнэ. Гэхдээ ашигтай л 8 хийнэ. Мэдээж ин хэрэг. Бид ч гэсэн ашиг харж л 8 хийнэ. 8 дээрс тийм байдаг баха. Ер нь бид юм болгоныг худалдаж явдаг ам болж чадах ятгаараа өөрснөө үйлдвэрлэдэг болохыг зорж байгаа юм. Бид дандаа сэлэн барьж явахгүй. Төрүүч маань хурцэндээ орж ил байна. Гэхдээ ард түмэн гэдэг чинь юмыг дандаа биднэрийн шаарддаг. Дэвчээр мутаулс байдгийг. Танайтай төсөөтэй нэг засаг дөнгөж 72 хүн хонсон юм. Та Парижийн хүмүүнийг хэлж байна уу? Гэтэл зөвлөлт засаг октябрын их удахгүй юм шүү дээ. Энэ бол нөөц биш. Энэ бол таны тааж байгаагаар. Бүр шулуу хүн хэлчихвэл таны хүсэж байгаагаар. Гэхдээ хүсэл биелэл хоёр хоорондоо их зайтай. Уучлаарай. Миний буруугаас болж та бид хоёрын ярианы сэдв голоосон жаахан хазайчлаа.
Та чинь зөвхөн худалдаачин хүн 8 хэлэлцэх Тийм ээ. Би хувийнхаа бодсныг л хэлж өгсөн юм л да. Баяртай. Зүгээр. Би ч гэсэн хувийнхаа бодсныг танд хэлчихмээр байна. Гэвч та өтөр анх яаж уулзсан бэ? Түүгээрээ салах нь хүний ёсоо да. Намайг хувийн журмаар цаг гаргаж гэртээ хүлээж авсанд баярлснаа би танд дахин илэрхийлье. Та Юнкари гэдэг хүнийг таних болов? Хингэнэ. Юнкари? Яагаад тантай хамт ирсэн? За баяртай. Та хоёрын 8-аа таарсангүй юу? Би тэр 8 яриаггүй өөр юм ярьсан. Юу? Энэ хүн худалдаачин болж. Би худалдаачинтай уулзаж худалдаа мэддэг хүн болж. Би тэрийн худалдаа мэдгчтэй дүндээлдэн бахаа. Би чамаас сүрхий 8-аа яриад байна гэсэн чи. 8-аач 8 ярьсал да. Энэ хүний эзэд нь монголчууд эрхчлөө тусгаар тогтнолоо мөнгөөр 8-айлах нь үгүй юу гэж сорхи уулсан бол та. Яад нэг утч. Эцэнт минь. Мэдэж байна. Битгий хоолны савнууд. Чи данцч. Бүгдийг мэдэж байна гинэ. Данцэн шиг л хүн байна гэж бодоо юу. Түргэн шалмаг шийдэмгүй хатуу хурц юу гинэвдэ. Чи харивын даваадсан. Гэсэн ч дорн зүгийн хүнийг таних арай болоогүй. За, сэтгэлээр бит явна. Бүний сууснаас л гээ. Хоолойрын санааг мэдэх гэдэг нэг хэрэг. Данцэн хайцсан төр гарсан. Та хоёр дарийнхан харибан буц. Юу? Харибан буц. Энэ дуудвал миний цааших ажилд балаг тарьж багт. Хөөхий данцангуайн. Ноёнтон таныг их хүлээсэн шүү. Тасуу. Чи дамирангуй туслахад намайг марчих нэ? Би ингэж орох гарах өхнийг цагдсан зовлонтой ажил гэж ер бодоогүй. Тэгвэл одоо яах вэ? Би хайр сэтгэлээ дамирангуйгаар цагдуулахгүй. Чи дураараа шүү болохгүй. Чи намайг мартах нь гэсэн шүү дээ. Миний буруу тийм ээ? Үгүй ээ. Миний буруу. Маргаашаар ирэх үү? Үгүй. Би ууданд гарчмаар өссөн. Тэгвэл Чи айн. би чиний дэргэд байхад юунаас жайдгүй чи мэдэн штэ. Бодохасаа жаахгүй гэж юу? Тэр чи намайг айлхны хөтөл өөрийгөө яа гэж байгаа. Би хамт явна гэдгийг эгчиж хэлнэ. Чин чамайг бодоогоо хэлсэндээ. Хийвэл бүү айвал бүү хий гэж. Мэдхүү.
Дамирын минь юу ч гэх вэ дээ. Харин нэг имэйлэн болчихлоо доо санж юм. Тогмодын занг чи витер мэдэхгүй хэн мэдэх вэ? Бид ам үйд сожидсэн шүү. Тэгээд буудсан хүний олсон жанжаа. биш ээ. Цаад эзний эцдийн Монгол улсынхаа тусгаар тогтнол ард түмнийхэн эрхчлөөг тэмцэн одох ядах үед хэрэгт бид одон сайхан баатарлаг нөхөд одон тогмодуудыгаан алдаж одон эхийн сэтгэл зүрхэнд гуниг төрүүлж нулимсыг нурсуулсан юм. Энэ тусгаар тогтнол эрхчлөө зүгээр олдоогүй. Маш их хүнтэй олдсон юм. Гэвч тэр хувьсгал баатар ирчүүдийн алдар нэр нь мөнхчиж хийж бүтээсэн хувьсгал дайчин үйл хэрэг нь хойд үе үр хүүхдүүдэд маань гэгэн үлгэр дуурайлал болж үлдэх юм аа. Дайснууд манай хувьсгалт нам засаг төрийн бэхжилт үйл хэргийн бүдэнчтэй байгаад атаархаж хорсохдоо элдв хордол дайсагнал хийж байна. Тэд хойстож хорторлогоон үргэлжлүүлэх болно гэдгийг бид хатуу санаж сэрэмжлэх ёстой. Манай ардын хувьсгалт нам ганцхан Маркс Ленины сургаалыг баримтлаж бид намынхаа бодлогыг үргэлж цэвэр тунгадаг байлгаж зорьсондоо хүрэхийн тулд намынхаа эгнэнд хаш итгээдүү чургалгаас сэргийлэн хамгаалж чадсан цагт бидний хэрэг үйлстэй бүтнэ. Чухам хүү ингэж чадвал бид хөрөнгөт ёсыг алгасан нийгэм журмын замаар хөгжиж алсын ирээдүйд цэнгэлийн мандаа эв хамтын ёсонд хүрч чадна гэдгийг дэлхийн хувьсгалын их багш Ленин бидэнд хэлсэн юм.